Цахим уран зохиол 12 дугаар анги асинхрон хичээл. Аминд тустай жор сэтгэл дус хийсэн хор гэсэн сэдвээр хэрэгцүүлсэн эссе бичих. Энэ зохиол тэр чигтээ зөрчил дүүрэн сэдвийг агуулсан гэдгийг аминд тустай жор сэтгэл дус хийсэн хор гэсэн энэ эсрэг зүйлээс харж болно. Аминд тустай жор энэ зохиолын нэр болох алтан жүн жор мөн үү? Эсвэл өвгөн аграмбын шавдаа өгсөн эцсийн сургаалт үйлийн үрийг өөртөө үрсэн үйлдэл үү? Сэтгэлд ус хийсэн хор. Энэ нь мэдээж шавийн бэлдсэн хор. Гэхдээ зөвхөн шилэн доторх шингэн биш. Шавийн сэтгэлд хургасан шунал атаархал юм. Чи эссенийхээ гол санааг аль өнцгөөс нь бичих вэ? Сонголтоо хийгээрэй. Аад нь шавийн шунлыг шүүмжилж хүн чанарыг дээдлэх талаас хор дээр төвлөрч болно. Бэд нь шавийнхаа уучлал ухаарлыг магтандуулах талаас жор дээр төвлөрч болох юм. Бэд нь энэ хоёрын зөрчилдөр тогтож хүний мөн чанарыг эргэцүүлэх байж болно. Одоо эссенийхээ эхний хэсэгт ашиглах нотлохоог цуглуулъя. Сэтгэлд ус хийсэн хор гэж юу вэ? Түжгэр бандийн нүдэнд хяруу унаж багшигаа хөгшин азрах гэж харж эхэлсэн тэр мөчөөс л түүний сэтгэлд хор орсон. Тэр хор нь атаархал, шунал, хүйтэн хүндийн сэтгэл байв. Зохиолч Шумуулын сүүдэр үнсэн саарал царай гэдэг үгсээр тэр хор сэтгэлийг нь яаж идэж дуусгасныг харуулж. Чи эсэндээ эдгээр үгсийг заавал ашиглаарай. Тэгвэл аминд тустай жор нь хаана байна вэ? Багш өгсөн шүү дээ. Гэхдээ багшийн өгөл бол шавийн хувьд сэхэрл байсан байж магадгүй юм. Багш за гүйцээгээд хорыг хогсорсон. Энэ үйлдэл бол шавийнхаа хийсэн нүглийг өөрөө үрээд шавиа дахин гэмт хэрэг хийхээс эсвэл сэтгэлийн там донхоос аварсан жор байсан юм. Тэр хор багшийн биеийг хөнөөсөн ч шавийн сэтгэлийн хяруу арилгасан байж болно. Эссений чинь эхлэл сэдвийг танилцуулах ёстой. Алтан жүн жор зохиол бол хүний шунал ба хүн чанарын тэмцэл юм. Тэгвэл үндсэн хэсэгт юуны тухай бичвэ? Шавийн шунал сэтгэлийг нь хэрхэн хордуулсан тухай, хяруу, азарганы дэл гэх мэтийг ашигла. Хоёрт нь багшийн уучлал хэрхэн жинхэнэ жор болсон тухай, хогсорсон нь үйл явдал гэдгээр дамжиж бичлэн. Төгсгөл өнөөгийн нийгэмд бидэнд ямар жор хэрэгтэй вэ? Шуналгүй амьдрах ухаан мэдээж. Одоо та бүхэн эссенийхээ гол санааг бичээд хичээлээ дуусгана. Жишээ нь доод цэнт жавын алтан жүн жор өгүүлэг нь эд баялагын шунал хүний сэтгэлд хор болж шингэдэг бол уучлал ба хүн чанар нь тэрхүү хорыг тайлах жинхэнэ жор байдгийг харуулжээ. Гэх мэтчлэн.